Сайн уу бүгдээрээ сайхан амарч гэнэ үү? За ингээд манай гэр бүл орон нутгад амьдраад яг нэг сарыг үдчихээн. Энэ хооронд юу хийж байгаа вэ гэвэл өөртөө хийж чадах юм аа. Бага боломжиндоо тааруулаад нэг жижигхэн төсөл эхэлчихэд ингээд багаар хийгээ явж байгаа. За энэ хооронд байгалийн маш сонь үзэгдлүүд бас болоод байна. Өөрийгөө одоо хавар гэж ботсон амар болоод байгаа юм шиг үлээ. За тэгээд бит хоёр мөн одоо эцэг эхийнхээ үүргийг давхар гүйцэтгээд хүүхдүүдийнхээ скул полисийн үүргийг гүйцэтгээд за хүүхдүүдээ өглөө нь хөргөж өгөөл өдөр нь аваад ингээл ээлжилж хөргөж өгөөл одоо маш олон ажлыг хийж байгаа. Тэгээд хоёр хүү маань одоо цэцэрлэгт явснаас хойш маш гой юм сурж байгаа. Ингээл өөрөөсөө жижиг сажиг юм хийгээл өстэй хөөрхөн байгаа. За тэгээд энэ хооронд хүүхдүүдэд хөргөж өгчөөд бит хоёр бас өдөртөө ингээ хоёлаа чилрээд хэрлэн голынхаа өвөнд хаяа загас жарахаа хөөсөн шиг ингээд гоё байгальд суугаад намар ч бас их Монголд их сайхан болд юм бэ. Тэгээд манай орон нутагт бол намар маш гоё болж байгаа. Усны шууд хүртэл буцаагүй ахыг бодоход их гоё намар болж байгаа юм шиг үлээ. Мөн одоо үйлчлэлттэй бэлтгээд орон нутгийн маань иргэд одоо өвсөө тэрвэрлээд хадаад одоо маш их ажлууд хийгдэж ах шиг үлээ. Тэгээ ингээд ийм гоё байгальд явжсэн чи хог гараад ирсэн. Ийм гоё байгальтаа одоо хогоо битгий хаяарэ маш муухай харагдсан. Ингээд бид хоёр тайван байжсэн чи охин маань гин төвдөөд Улаанбаатарт ирсэн байгаа. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя да.